Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 11-р ангийн Монгол хэлний хичээлээр үүрмэц хэвшмэл хэлцийг тухайн найруулгад сонгон гэрлэх тухай хичээлийг заах болно. Ингээд үүний тулд дараах 4 зорилтыг тавьж байна. Үүнд үүрмэц хэлц хэвшмэл хэлцийг ялгах, харьцуулах, тайлбарлах. Дараа нь хэлцийн ойролцоо болон эсрэг утгын игнээ үүсгэх, утгыг харьцуулах. Хэлцэн найруулгад ямар үүрэгтэй байгааг тайлбарлах. Мөн ямар үүрэгтэй хэрэглээ болох уу гэдгээс тасал дадлага ажиллана. Хэлцийг өгүүлбэрт утга санаа зохируулан хэрэглэх талаар ойлголттой болно. Үүний тулд үүрмэц хэлц, хэвшмэл хэлц хэлцийг ялгах, харьцуулах, тайлбарлах дадлага хий. Энэ нэгнэнд бол үүрмэц хэлцийг бичсэн байна. Цаад нэгнэнд бол хэвшмэл хэлцийг бичсэн байна. Зангаа авалцах. Үүрмэц хэлц бие биедээ дасаж сайн мэдж ойлгож авах. Зангаа тавихгүй. Сурсан дадсан дадлан сурчлаа хялбар орхихгүй. Зөрүүд зан нуурах, ааш араншин зөөлрөх. Нохой зам. Залтай, бусрамг, муу зам. Хэвшмэл хэлц. Ааш гэж азаг, зан гэж зараа. Зам мут хүн дотроос, цусар залхаа дотроос. Зав ганганы дотроос хүй салхитэгдэн. Зам муутын үднээс цусар цулхай гарна. Замг сайтай нууранд загас ариун цугладаг. Зан сайтай хүнийд зочин ариун цугладаг гэсэн хэвшмэл хэлц байна. Үүнээс үүрмэц хэвшмэл хэлцийн ялгааг тодруулъя. Энд зангаа авалцах. Энэ бол шууд утгаараа бол авалцах өгүүлцэх тухай. Тэгтэл энэ үгийг зан өгүүлцэж авалцах эд юмс биш. Энэ хоёр үгс нийлжиж нэгэн утга илэрхийлж. Бие биедээ тасаж сайн зангийн мэдэж авах ойлгох гэсэн утга илэрхийлж байна. Зангаан тавихгүй. Сурсан, дадсан, зуршил, хялбар, зуршлаа хялбар орхихгүй. Зөрүүд зан нуурах, ааш зан зөөлөх, уйрах. Нохой зан. Залтай, бусрамг, муу зан. Энэ мэдчлэн зангийн тухай өшнөө төчнөө үгс бий. Түүнээс цөөн хэдийг авч энд ялгааг харуулах үүднээс оруулсан байна. Тэгвэл урд үүрмэц хэлцийн игнэний хувьд нэг үгээс нөгөө үгээс салгаж болохгүй бол хойд хэлний игнэнд байгаа хэвшмэл хэлцэд бол ааш гэж азаг, зан гэж зараа гэж. Эхлэл толгой холболт, сүүл холболт, химнэлээр бол нэг ижил юм үгс байна. Хэвшмэл хэлцэд бол ганц зүүр цэцэн үгээс гадна бидний мэддэг өдөр тутам хэрэгэлдэг үгс бий. Түүн дотор мөн эрдэмтдийн, мэрэгдийн, мөн сэтгэл тод үлдсэн сургаал үгс багтааж ойлгож болно. Энэ хоёр игний үүсгэж гэрийн даалгавраа бас үргэлжлүүлэн хийгээрээ үүний тулд энэ хоёр жишээг авч үзье. Үүрмэц хэлц дээр ярих тухай хэлцүүдийг цуглуулж залхуугийн тухай бас цуглуулах нь дэвтэртээ тэмдэглэж аваад хийхдээ сурах хүчиг гэртээ байгаа ном, тохиомл, интернет зэргийг ашиглан эдгээр үгээр бичиж тэмдэглэж үгийн сангаа хариуцуулаарай гэж хэлье. Хэвшмэл хэлц дээр ярихтай холбоотой. Мөн залхуутай холбоотой. Ерөнхийдөө үүрмэц хэлц хэвшмэл хэлцийг юу гэж үздэг вэ гэхээр зэрэг нэг буюу хэд хэдэн өгүүлбэр нийлж үүрмэц сонин далд утга илэрхийлэхийг хэлц гэж ойлгож болно. Үүнээс ч өөр тодорхойлт байдгийг та нар бас судлаарай. Дараагийн алхам. Хэлцийн ойролцоо болон эсрэг утгын игнээ үүсгэх,
утгыг харьцуулах. За энэ дасгал даатлагаар бид нэр өөрийнхөө үгийн санг хариуцуулж за бичих тэр хэрэглээндээ бас нэмэрлээрэй гэж үүднээс жишээ болгож үүсэх цадах гэсэн үгийг тайлбарлая. За дотор газраас үр нэхэх, гол харлах, бүсээ чангалах, үлэн гэдэс өвчөгөө орох, үнэг гүйцэх, үлэн гэдэс тасрах. За цаана гэдэс гарах, хүн танихтаа болох, хотоодны баяр хийх, амаар гарах, гэдэс наашглах, зоогийн сав зогсоолдоо хүрэх гэсэн цадахын тухай хэлц байна. За тэгвэл үлсгийн тухай хэлцээс энэ үйл өгүүдийг ажиглая. Нэхэх, харлах, чангалах, өчөг орох, гүйцэх, тасрах гэсэн үйл өгүүд бол тааламжтай бас санаа өгч байна, илэрхийлж байна. За цаана гарах, танихтайгаа болох, баяр хийх, за амаар гарах, наашлах, хүрэх гэсэн үйл өгödг ажиглах юм бол за мөн одоо тааламжтай сайхан гэсэн санааг илэрхийлж болохоор. За үүний адил яг ийм үүрмэц хэлцээр ойролцоо буюу эсрэг утгатай үгийн игнээ үүсгээрэй. За үүнд ойролцоо утгатайгаар баярлах, за мөн эсрэг нь уурлах. За нэг үгэн дээр бол нэг 10-аас дээш тийм хэлц олж ивэл их сайн байна. За хонгороо, даруу, зүрүүд, ээлдэг, амархан, хэцүү гэсэн одоо юм 8 үгэн дээр игнээ үүсгээрэй. За бичээд авсан хүүхдүүдээ. За дараагийнх нь хэлцэн найруулгад ямар үүрэгтэйг тайлбарлах. За энэ жишээ болгож Тунгалаг Тамир Арманы за итгэлтийн одоо хэлсэн цөөн үгнээс түүж авсан байна. За энэ үгс л одоо уншсан хүмүүст бол одоо баг шээжинт нь байж байдаг. За итгэлт сайн муу олон талтай тун адармаатай өвөрмцгүн. Ер нь л 9 шидэнд бүрдмэл ийм одоо дүр байдаг. За түүний хэлсэн үнээс хөрөнгийг үргэлж хөдөлгөж байхгүй бол өмхөрч илжирдэг. Сохор зоосыгч бол сэгсэрч байвал төл өгдөг юм шүү. За одоо энд нуугад мөлөш ил за эргэлтэнд оруулна гэсэн санааг бол илэрхийлсэн байна. Заяагүй хүн гэж язгуур ухсаагүй хүнийг хилдэггүй. Салхуу хүнийг хилдэг юм аа. Тэгэхээр одоо бидний заяа хиймээр бол ажилсаг байж бас хэмэртэй байна гэсэн санааг илэрхийлж байна. Засаг хааны хөх харчвал хэцүү л гэдэг юм. Уяаг нь уртхан шиг угаацыг нь өтгөн шиг өгч байгаад өөртөө одоо ажиллаа хийх, бичиг ном уншуулах тухай илэрхийлдэг шүү дээ. За тэгэхээр зөвхөн энд нэг л жишээ байна. За тэгэхээр зэрэг одоо энэ хэлц найруулгад ер нь ямар үүрэгтэй байдгийг яах гэж бид нэр хэрэгэлдэг вэ гэдгийг тайлбарлая. За хэрв тухайн их нь уран сайхны их бол дүрийг тодруулах. За ялангуяа сая итгэлтийн дүрийг бол нэлээ цөөн гэдэг үгнээс тодруулж байна. Мөн одоо уншаад түүгээд үйлдэлээр нь үг хөлийн одоо бичээд авах юм бол өчнөөн ч олон утга санаа илэрхийлсэн юм үгнүүд байна. За үүний цаана одоо итгэл тэгдэг хүний дүрийг илэрхийлж гаргасан зохиолчд бол одоо Думгаан том мундаг одоо үгийн сантай. За түүгээр ч барахгүй одоо Тунгалаг Тамир Арман маань 100-ны шилдэг арман болсон. За өггөлний гайхамшиг гэж үзэж болно. За мөн дүрийг тоолох, орчин нөхцөлийг онцлох, ялгаруулах, дүрслэлийг ойд тодотгох.
харилцан ярианд хэрэглүүл итгэл үнэмшил төрүүлэхээс гадна эхлэлний боловсролын цар хүрээ ямар байгааг илтгэж өгдөг. За энэ л бол одоо хэлцийг хэрэглэж байгаагийн одоо гол онцлог юм аа. За энэ хэсгээс одоо ямар дүгнэлт хийх гэхээр зэрэг цөмөрөө өнөөдөр хэлцийн тухай нэлээ биш ихэд баг саач гэсэн ойлголттой боллоо. За ингээд ерөнхийд нь одоо дүгнээд үзье. За нэг буюу хэд хэдэн үг өгүүлбэр нийлж өөрмөц сонин дал дутга илэрхийлэхийг мэдлээ. Өөрмөц хэлц хэвшмэл хэлцийг ялгах, за харьцуулах, тайлбарлах эхлэл суурь тавигдсан гэж үзэж байна. За хэлцийг найруулахад ямар зорилгоор чухам ямар аль утгаар нь сонгох ёстой вэ гэсэн үүрэг хэрэглээний талаас ойлголттой боллоо. За ер нь 11-р ангийн сурагчид маань энэ жил за үйл явдлыг хүүрнэн бичгтээ орон цаг нөхцөл байдлыг төрслөн мэдрэмж сэтгэлдээ илэрхийлэхдээ аян замын тэмдэглэл за бичиж сурсан байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр одоо зарим сурагчид бол энэ аян замын тэмдэглэл бичээ шалгуулаад дүнгээ нэгдүгээр үлрэлтэнд гаргуулсан. За одоо бичиж байгаа бол эдгээр санааг одоо нөгөө саяныхаа заасан хичээлтэй холбож хэрэгжүүлээрэй гэж зөвлөе. Аян замын тэмдэглэл бичихийн өмнө за бичсэн байсан ч болно. Дахид засаж сайжруулж шүү дээ. За аялсан газруудаас санаа чинь хамгийн тод бууж байгаа нь аль вэ? За тэр тод бууж байгаагаа бас өөрмөц хэлц хэвшмэл хэлц оруулаад бичиж болохоор байна тийм ээ. Жишээ нь одоо юм үзэж нүд тайлах гэсэн энэ л одоо уламжлалтаараа аялж явна даач гэвэл одоо онцгой утга ялгуулж байна. За альныхын тухай хамгийн их боддог вэ? За тэр аялсан газрынхаа тэр бодож байгаа зүйлдээ бас оруулж болох нь байна. За хүмүүсийг гайхшруулсан юм үзэгдэл үйл явдал яваа. Тэр юм үзэгдэл үйл явдлын тухай одоо бичгтээ энэ дүрслэлт хэлцийг оруулаад бичвэл илүү одоо зорилго тань тодорхой болно. За чамд таагүй санагдсан үйл явдлууд юу вэ? Зүгээр тооч биш, үгээр биш. За хэлц оруулж бичих боломжтой байна гэсэн санааг энд гаргаж байна. Чиний ирээдүйд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлсэн, өөрчилсөн үйл явдлын тухай бичих бол за нөлөө үзүүлсэн тухайд хэлцийг ашиглаж болно гэсэн. За чухам алийг нь уншигч хамгийн сонирхолтой бичиж чадах вэ гэсэн одоо асуулт хариулж бичгтээ за тэр сонирхолтой болгож байгаа хэсэгт бол уран одоо энэ хэлцүүдийг одоо хэвшмэл хэлцийг ялангуяа сонгож болно. За уншигчдыг үйл явдалд оролцсон юм шиг мэдрэмж сэтгэл төрүүлэхээр өөрийнхөө сэтгэлдийг илэрхийлж бол мөн л одоо хэлцийг ашиглах боломж талтай. За ер нь ерөнхийдөө бол одоо үйл явдал их хүүрний бичгтэн орон цаг нөхцөл байдлыг төрслөн бичгэд за үгийн одоо таны үгийн сангийн нөөц байхаас гадна одоо үгийн сангаа арвижуулсан тэр мэдлэг чадвар чинь хэлц хэллэгээр одоо бүрэн дүүрэн харагдах юм аа. За өнөөдрийн хичээлээр бид нэр өөрөвц ба хэвшмэл хэлцийн тухай ойлголттой боллоо. За тэгээд энэ хугацаанд бид нар одоо өөрсдийнхөө мэдлэг чадвар хэрэглээг одоо бичгээр илэрхийлэхдээ мэдрэмж сэтгэлдээ илэрхийлж бичгтээ өрмөц хэвшмэл хэлцийг бас ашиглаж зураарай. Заавал өнөөдөртөө биш ч гэсэн ирээдүйд иргэн хүн болгоод таны хөвгөлгийн ариун баян санчин улам нэмэгдэж байна. Тэр хэмжээгээр монгол хэлний нэг авч унцэн чинь харагдах болно.